нийгмийн даатгалын ерөнхий хуулийн тэмээ хил засах асуудлыг өнөөдөр улсын хурлын чуулганы нэгц уралдаанаар хэлцлээ шүү дээ. За ингэхдээ бол бас нэгд өдрийн одоо бүлгийн хуралдаанаар засгийн газраас өргөн барих одоо төсөлтөө нэгтгэж чиглэсэн зүйтэй зөвшөөрөх шаардлагатай гэж үзэх шиг боллоо шүү дээ. Тэгэхээр таны хувьд яг энэ хуулийн төслийг санаачилсан энэ хуулийн төсөл дээр 40 гишүүн тийм ээ гар үсэг зурсан ийм чухал хууль гэдгийг та энэ хуулийнхаа үн цэнийг юу нь яг юу гэж хэлэх вэ? Иргэдмээ нас тийм энийг яагаад энэ хууль дээр ийм олон гишүүн одоо оролцсон дэмжиж байгаа юм бэ гэдэг зүйлээс асуух байна. Өнөөдөр одоо манай Монгол улсын маань эдийн засаг их өндөрж байна. Гадаад дотоод худалдаа хэцүүдчлээ. Экспорт бууж эхэлж байна гэл ингээл хүн болгон л мэдэрч байгаа. Нөгөө валютын ханс маань өсч эхэлж байна. Одоо аж ахуйн нэгжүүд маань агчиж эхэлж байна. Ашиглалтууд нь багасч эхэлж байна. Иргэдийн худалдаа авах чадвар буурч эхэлж байгаа. Тэгэхээр яг ийм үед эдийн засгийн нэг бодлого явуулдаг. Энэ бодлогын нэг нь татвар даатгалыг тодорхой хэмжээгээр бууруулдаг. Тэгэхдээ миний нийгмийн даатгалын санаачилсан хууль бол яг тодорхой хувь хэмжээ бууруулах биш. Ажил олголтыг нэмэгдүүлэх юм одоо том бодлоготой гэсэн үг. Өнөөдөр манай Монгол улсын нийгмийн даатгалч одоо ингээд дэлхийд байхгүй тогтолцоо болчиход байхгүй авахын төлөө болцсон. Тэгээд тэр авах гэж байгаа юм бууруулахлаар нийгмийн даатгалыг одоо сан алга боллоо гэдэг. Өнөөдөр ажил эрхэлж байгаа бүх хүмүүсээ одоо нэг шүүсийн цагтл нийгмийн даатгал татвар аваад тэгээд тэр сангаа бүрдүүлдэг. Тэр сангийн цааталт нь бол мэдээж зарлага нь бол тодорхой. Гэхдээ энэ өнөөдрийн өөрчлөлтөөр бол нэг томоохон өөрчлөлт оруулахгүйгээр эдийн засгийг дэмжих юм боломж байсан. Манай хуулинд байгаа нэг хоёр зөрчилтэй асуудал үүдээ. Ер нь олон улсад нийгмийн даатгалыг энэ хоёр талаас нь авдаг нь хөдөлмөрийн харилцаанаас авдаг. Ажилтан ажил олгогчийн харилцаанаас хоёулаа авдаг. Гэтэл манайх чинь хуучин тийм байж яснаа сүүлийн үеүүдэд яасан бэ гэхээр бизнесийн харилцаанаас авдаг болсон. Одоо жишээлбэл нэг хуваарай бизнес хийдэг хүн байлаа нэг компанитай бараа зарах үйлдвэрлэл үйлчлэгээ үзүүлэх бол хувь хүнээр л гэрээ байгуулсан бол тэр гэрээний чинь орлогоос нь гэрээ байгуулсан цаад байгуулагч нь 10% төлөх, чи өөрөө 10% төлөх. Тэгээд нэмээд орлогын албан дотроо төлөх, тэгээд нөөтөө төлөх. Ийм байдал руу болчихж байгаа. Тэгэхээр нөгөө хувь хүнийхээ хувьд ингээд ямар ч бизнес эрхлэх боломжгүй болчиход. Тэгэхээр энэ бизнесийн орлогоос хоёр талаас нь нийгмийн даатгалыг авдгийг болиулъя. Тэр ажилтан ажил олгогчийн буюу хөдөлмөрийн харилцааны хол яг байдгаараа байж игээ гэсэн ийм л одоо шийдэл байгаа. Түүнээс биш ямар нэг хувь хэмжээ бол оролдоогүй. Энээс болж одоо нийгмийн даатгалд ямар зардал гарах вэ гэж. Тэгэхээр энэ нийгмийн даатгалаас гарах гэж байгаа зардлыг өнөөдөр ер нь бид нэр энэ татвар даатгалын зардлыг амар энгийнээр бодож байгаа. За энэ талаас улсын төсвийн орлого багасгах гэдэг нь л гэдэг. Гэтэл тийм чинь ийм энгийн биш байхгүй юу? Одоо яг энэ нэгдүгээр тэр хөлсөр ажиллах гэрээнээс нийгмийн даатгал авахаа болохоор 2023 оны статистикээр 11.3 тэрбум төгрөгөөр буурна. 24 оны статистикээр 43.4 тэрбумаар буурна. Өөрөөр хэлбэл одоо хамгийн өндөр оргил зэг дээрээ буюу энэ заалт хэрэгжих юм бол нийгмийн даатгалын сан 43.4 тэрбум төгрөгөөр буурах гэж байна. Тэгвэл энэ өөрөө эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэж. Одоо яг энэ чинь цаана нөгөө хуваарай бизнес эрхлэгч чинь амьдрах боломжтой болж байна. Монгол хүн гэрээ хийхэд одоо орлогоос нь 10% суутгаад бусад ажиллаа хийдэг болж байгаа. Одоо энэ засвар үйлчлэгээнийхэн компаниудтай гэрээ хийж чадхаа байсан хуваарай үйлдвэрлэл эрхлэгчид, үйлчлэгээ үзүүлэгчид бүгд одоо ерөөсөө ажилтан албан хаагч гэдэг ийм харилцаа болчих гээд. Эрх зүйн талаасаа хоёр өөр хууль байхгүй юу? Иргэний эрх зүй гэдэг талаар бизнесийн харилцааг зохицуулдаг. Хөдөлмөрийн эрх зүй гэдгээр ажилтан албан хаагчдын харилцааг зохицуулдаг. Ажилтан албан хаагчдын харилцаа зохицуулдаг хоёр талаас нь авдаг даатгалын байдлыг бизнесийн харилцаанд орчихлоор одоо Монгол хувийн хуваарай одоо гэрээ байгуулад бизнес хийхэд маш хүнд байдалтай болчихж байгаа. Энэ ажилгүйдлийг бууруулж байгаа. Энийг аваа хийчих юм бол ажилгүйдэл өснө. Тэгэхээр одоо жишээлбэл тэр нэг Пелтанадаг хүнтэй нэг компани гэрээ байгуулдаг, жилдээ 2 удаа гэрээ байгуулдаг байлаа гэхэд одоо нийгмийн даатгал орлогоос нь 20% авахчих. Нөгөө байгуулсан хүн нь 10% төлнө, байгуулсан компани ч төлнө. Тэгэхээр нөгөө хүн чинь сүлдээ ажил хийх боломжгүй. Нэг бол худлаа өнөн хуулийн итгээд компани байгуулах болчихж байгаа. Нэг бол одоо ингээд тэр ашиг алдагдaltaгүй болоод ажилгүйдэл рүү шилжиж байгаа. Тэгэхээр энэ ажилгүйдлээ дэмжих юм л бодлоготой заалт байгаа. Тэгээ энэ бол одоо статистик тооноос харахад 43 тэрбум. За хоёр дахь заалт нь бол энэ хоол унааны хөнгөлөлтөөс нийгмийн даатгал. Гэтэл нийгмийн даатгалыг цалингаас л авдаг гэж боддог шүү дээ. Угаасаа хөдөлмөрийн хуулийн дээр цалин хөлс, нэмэгдэл хөлс одоо шагнал цалин гэдэг цалин хөлсөд тодорхойлсон бүх зүйлээс авдгаараа авна. Уучин ч тийм байсан.
Энэ дээр нэмхэн сүүлийн үед яатсан бэ гэхээр унаа хоолны хөнгөлтөөс авъя гэдэг болгоцсон. Унаа хоолны хөнгөлт гэдэг бол яг тухайн хүний яг амин чухал хэрэгцээг нь ирж очих дааж байгаа. Өдрийнх нь хоолны мөнгийг л дааж байгаа. Эндээс одоо нийгмийн даатгал авахаа болчихдоор сан дампуурна гэдэг байгаа. Одоо хоолны мөнгнөөс нийгмийн даатгал авах болохоор дампуурдаг сан хэрэг байдаг бол энэ чинь сан аль хэзээний дампуурсан сан гэсэн үг. Энэ ерөөсөө төр тэтгэр авахчдад огт нөлөөлөхгүй. Зүгээр яг нөгөө талаасаа бүх хүнийг 20,000-аар үржүүлээд нийгмийн даатгалаа төлөөд тэрнгээрээ сан буурна гэдэг 800 тэрбум тооцоо гаргаж ирээд байна. Тэгж болохгүй л дээ. Энэ статистикээр энэ хоол унааны хөнгөлөлтөнд нийгмийн даатгал төлдөг 2015 онд 9.2 тэрбум гэдэг бүх статистик нь ингээд байж байна. Тэгээд 2024 онд хоол унааны хөнгөлөлтөөс 63 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал төлдөг байгаа байхгүй юу? За энэгээр буурна. Тэгвэл энэ 63 тэрбум эдийн засагт яаж нөлөө үзүүлэх вэ гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр ийм эмээчин дээр сан гэдгээр ганцхан тайлбарлагдаггүй. Дэлхийд сангаал талаад тийм сан ч бол байдгаар л байж байна. Манай Монгол улсын нийгмийн даатгалын сангийн орлого жилд маш өндөр хөр өсөж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл би энэ хэлээ л да. 22 онд 21 онд 50.9%, 22 онд 27.3%, 23 онд 31.3%, 24 онд 25.8%-аар манай нийгмийн даатгалын орлого жил болгоо өсөж байна. Гэтэл сая энэ гурван залт гуруулаа нийлэхэд 7.8% явж байгаа байхгүй юу. Тэгэхээр жилийнх нь өсөлтийн 3.1 хүрэхгүй юм байгаа байхгүй юу. 300 тэрбум гэдэг. Тэгэхээр ямар ч тийм нийгмийн даатгалаас гарах тэтгэр нөлөөлөх юм юу ч байхгүй байгаа ч тийм энгийн сангийн яамаас нөлөөлнө гэж тайлбарлаж байна. Сангийн яам хоолны мөнгийг ингэж тооцоод байна л да. Нийт даатгуулагчийн тог өдрийн 20,000-аар үржүүлээд 22 хоног ажиллаар үржүүлээд тэгээд тэрийг яаж яана 11 сараар үржүүлчихлээр тэгээд нийгмийн даатгалын дотор 800 тэрбум төгрөг. Тэгэхээр одоо энэ хууль хэрэгжингүүтэл 800 тэрбум төгрөгөөр хүмүүс шууд төлдөг мөнгө бууруулчихна гэж байгаа. Гэтэл эдийн засгийн импакт нь өөр шүү дээ. Одоо өнөөдөр энэ хууль хэрэгжихэд байгууллагууд харин ажилчдынхаа хоол унааны мөнгийг нэмж эхлэх байхгүй юу? Өгдөг болно те. За бүтэн одоо өгдөг гэдэг ингээд нийгмийн даатгал төлөө явж байгаа энэ 63 тэрбум бол буурна. Энэ бол тодорхой хэрэгжээсээр өснө. Гэхдээ энэ чинь тооцоолцсон. Бид нар ерөөсөө нэг эдийн засгийн тооцоо хийхдээ татвар даатгалыг 1% бууруулахад эдийн засагт ямар нөлөө гарах вэ гэдэг нь эдийн засгийн загварчлалын бодлого ерөөсөө бодгоо байцсан. Тэгэхээр энэ эдийн засгийн загварчлалыг одоо бодоход одоо энэ үргэлжлэгийг яаж тооцдог юм бэ гэхээр зардал өрөөгөөж энэ шинжилгээ буюу cost benefit analysis гэж анализыг одоо олон улсад ялангуяа Америк, Австрали зэрэг улсуудад хийдэг. Манайх ч гэсэн ийм эдийн засгийн одоо бодлогын өөрчлөлтийн нөлөөллийг тооцохдоо ийм арга гаргачлал хэрэгэлдэг болыг сангийн сайдын тогтоолгоороо дарга гаргачлал нь батлагдсан. Тэгээ яг энэ арга гаргачлалын дагуу ингээд бодоод үзэхлээр саяын тэр энэ гурван заалт гуруулаа эдийн засгийн өргөшгтэй байна. Эдийн засгийн өргөжтэй болох үе эднэрийг чинь дахиад холбогдсон гарах бүх зардлыг нь гаргаад тэгээд энэтэй холбоотой ажлын байрны нэмэгдэлт нөгөө хүмүүсийн орлого өсөлт худалдаа авалтанд буцаагаад ажлын байрыг нийгмийн даатгал татвар гэдэг энэ бүх зүйлийг нь олон улсад байдаг аргачлалаар тооцоглоор одоо 314 тэрбум төгрөгийн 25, 26, 27 оны дүндээ 314 тэрбум. Нөгөө тэр зардлыг хасаад гэсэн үг. Тэгэхээр ийм бодлогыг л явуулж иж энэ дотоодын нийтвэтгүүн эдийн засгаа өсгөж идэг. Түүнээс одоо энийг бууруулчвал сан алга болчихно гэдэг ч юм бол одоо энгийн хөгжтүүдийн шилжлэх юм л тооцоолно шүү дээ. За дээрээс нь тэр SVAR гэдэг энэ макро эдийн засгийн үзүүлэлтийн нөлөөллийг тооцсон. Тэгээ энэ үзүүлэлтийг одоо ингээд одоо маш том эрдэмтдээр ингээд тооцоог нь хэлбэлээд үзэхэд энэ нөлөөлөлч манай дотоодын нийтвэтгүүн өсгөж байгаа байхгүй. Одоо дөрвөн үйлрлийн дараа энэ нөлөөлөл гарч ирэнгүүт хөдөлмөр ажлын байр нэмэгдэж хүмүүсийн орлого бодитоогоор ч гэсэн жоохон нэмэгдэж нөгөө хуваарийн хөдөлмөр эрхлэгч чинь нэмэгдэх замаар дотоодын нутагтгүн нэг жилийн дараа хэд 973 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. За тэрний дараа жил жоохон буугаад 800 тэгээд тэрний дараа жил 695 тэрбум төгрөг болно. Гэт ингээд эрдэмтдээр гаргуулсан тооцоо байж байгаа. Тэгэхээр энэ тооцооллыг одоо бид нэр үнэн гэж үзэх юм уу, худлаа гэж үзэх юм уу? Эсвэл одоо Монгол хүмүүсийн даатгагчдын 20,000-аар үржүүлээд тэрнгээр нийгмийн даатгалаас буурна гэж үзэх юм уу? Гэдэг чинь механик үйлдэл болчихж байгаа юм. Тэгэхээр бид нар олон улсад хэрэгэлдэг аргачлалаараа явж энэ бодит эдийн засгаа үнэлж энэ бизнес эрхлэгчид нь өөрөө энд ямар хариу үйлдэл үзүүлэхийг судалгаагаар нь авсан. Бизнес эрхлэгчид өөрийнхөө үлдэж байгаа мөнгөний 50 орчим хувийг одоо буцаагаад бизнесээ хөгжүүлэхэд зарцуулдаг. 30 орчим хувийг нь дахиад шинэ ажилтан
авах. Одоо шинэ ажлын байр биелэх газарчууд. За 20 орчим хувь нь нөгөө бас ингээд нөгөө хэрэглээ болоод нэг удаа алга болдог ийм судалгаа статистикч бас байж байгаа. Тэгэхээр энэ мөнгнүүд нь алга болчихгүй ялангуяа тэр бүтээлийг төрүүлдэг бизнес эрхлэгчид яг жинхэнэ хэрэглээг дэмждэг ажилтан хоёр дээр үлдчихэж эдийн засаг идэвхж нөхөөс биш хурааж аваад татвар албануудаа давал эдийн засаг өсөхгүй. Дахиад хэлье. Энэ бүх тооцооллыг яаж ч хийсэн тэтгэр тэтгэмжид нэгж төгрөгөөр бууруулахгүй сан огт нөлөөлөхгүй юм баггүй 300 тэрбум гэдэг бол сангийн өсөлт нэг жилийн дундаж орлогын өсөлтийн 3.1 харин ажлын байр 18 мянгаар нэмэгдүүлнэ. За эмилийн боллоо. Гэхдээ энэ өөрөө том зүйл гэж хэлдэг санал нийлж байна. Ялангуяа сая ингээд засаг солигдоод ингээд бас ойлголцсон байсан асуудлууд өөрчлөгдөж явах шиг байна. Тэгэхээр энэ том яллаа хараад одоо тэр засгийн газар нь оруулна уу, бүлэг нь оруулна уу энэ асуудал цаашаа явах нь чухал байхгүй. Тэгэхээр энэ одоо та бүхний таны санаачлаад тийм ээ гишүүдийн дэмжиж явж байгаа хуулийн үндсэн гол 3 юм заалт бүхийг өөрчлөлт оруулахын төслийн ард яг нь сангийн сайдыг хэлж байгаа юм сангаа барьж үлдэх гээд энэ 3 зүйлийг ингээд одоо хүчин төгөлдөр хэрэгжүүлсэн тохиолдолд сан одоо жилийн алдагдал нь нэг их 80-197 тэрбум төгрөгөөр буурах гээд байна. За энийг бид нэр тэгвэл одоо нөгөө тэтгэвэр авагчдынхаа дүн бууруулъя. За эсвэл нөгөө татвар төлөгчдийнхаа татварын шимтгэлийг нэмэхээс өөр гарцгүй. Тэгжиж одоо энэ алдагдлаа бид нэр нөхөн алдагдaltaй зүйл оруулж ирээд юм л гэж тайлбарлаад байгаа юм байна. Тэгэхээр таны хувьд бол энэ дээр бол ямар ч ачаал нөлөө үзүүлэхгүй гэж байна. Тооцоол зөрүү байгаас сэтгэлгээний зөрүү байхгүй юм чинь. Өөрөөр хэлбэл нэг нь статистик тоон дээр суурлаад энэ мөнгийг бууруулчихлаар хүмүүс ямар сэтгэлгээ үйлдэл гаргадаг юм бэ гэдгийг загварчлаад тэгээд тэр нөлөөллийн тооцож байгаа. Тэгэхээр одоо энэ 63 тэрбумаас 100 хэдэн тэрбум болтол болон тэр нийтдээ 300 тэрбум болон том нөлөө үзүүлэхгүй гэж байгаа. Нөгөөх нь болохоор нийгмийн даатгал төлдөг сая гаруй хүнийг өдрийн 20 мянган төгрөгөөр хоол идэнэ. Тэгээд дээрэс нь 22 хоног ажлын өдрийн 11 сар ажиллана. Тэгээд нэг тоо гарна шүү дээ. Тэндээс тэр дүнгээр нийгмийн даатгалын сан буурна л гэж тооцож байгаа. Энэ нийгмийн даатгалын хоолноос тэтгэр одоо юу шимтгэл авах дээд хязгаарын бас тогтоох ёстой л доо. Тэгээд тэрэн дээр ч ойлголцсон байсан. Тэгэхээр энэ бол тийм том нөлөө үзүүлэх юм биш. Тэгээд эн чинь өөрөө нөгөө макро эдийн засгт үзүүлэх нөлөө дахиад цаашдаа магадгүй энэ төсөв сангийн бодлогыг хэн барьж хэн барихгүй байх уу? Цаашдаа энэ одоо хэрвээ энд ямар нэгэн одоо алтрага яар нэр төр байдаг бол хэн авах уу гэдэг л юм л бодлогод явчлаа л гэж би зөвдөө харж байна. Тэгээд хэн авах нь одоо хамаалал зөв бодлогод явах хэрэгтэй. Нэг талаасаа бас сангийн яамнаас буюу засгийн газараас тээг тавьчлаа гэж харж байна. За энийг та цаад улс төрийн агуулгыг юу юу гэж харж байна вэ? Магадгүй энэ бол үнэхээр улс төрчдийн хувьд бол олзуурах ууштай. Нөгөө талдаа нийтийн эрх ашигт талдаа бол маш их ашигтай агуулга болчиход байдаг. Тэгэхээр хаана ер нь эрх ашигын ийм асуудал үүсээд байна гэж байна. Яг нь татвар даатгалын талаар хувь гишүүнийг хууль санаачлуулахгүй байх. Ер нь бол хуулийн одоо томоохон өөрчлөлтүүд хэлэхгүй байх энэ гэсэн юм оргилолтуудыг хийгээл яваад ах шиг байна. Ийм бага хэмжээний нэмэлт өөрчлөлтүүд бол зөвшөөрөгдөж байгаа. Гэхдээ л энэ татвар даатгалыг өөрчлөх асуудал бол одоо сангийн амдал байх ёстой гэдэг юм бодлого явж байгаа шиг байна. Энд чинь хоёр талтай л да. Үнэхээр энэ эдийн засгийг хөгжүүлэх зөв бодлого байвал яах вэ? Нөгөөдөл нь буруу явуулаад байвал яах вэ? Магадгүй нөгөөх нь зүг байж болно л доо. Тэгэхээр энэ мэтгэлцэн дуурахад бэлэн. Та сангийн амнаас засгийн газраас өргөн барихаар боловсруулж авах хуулийн төсөлтэй юу танилцсан уу? Хуулийн төсөл өргөн барих байгаа шүү дээ. Тэгэхээр танилцаж амжиг байна. Гэхдээ ер нь зарчмуудын бол ярилцж байсан. Миний ойлгож байгаагаар бол энэ чинь дор хаяж 2 сард орж ирэх болов гэж бодож байна. Одоо энэ нэгтгэсэн хуулийн төслүүдийг нэгтгэе гэдэг шүү дээ, тийм ээ? Нэгтгэж болно. Одоо энэ тооцоолуудаа хараад аль хэлийн нийлүүлэх үгээд нийлүүлж байгаа хамтран хэлцгээд бас болохгүй юм байхгүй л дээ. Танаас энэ дээр бас тодруулаад бас нэг зүйлийг асуучих. Яг одоо энэ цаг үе дээр жишээлбэл төсөв тодтох яа гэж ярьж байна. За гэтэл ингээ нөгөө талд нь ингээд даатгалын сан, татварын асуудлууд яригдж байна тийм ээ. Гэтэл энэ төсвийн тодтохол орж ирэх гэж байгаа энэ нөхцөлд энэ хуулийн төсөл юу нь явахд саадгүй юу те. Нөгөө талаас бас тооцоо судалгаан дээр одоо ингээд татаасууд байна гэж яриад байгаа боловч тодтгол дээр энэ асуудлыг бас юу анхаарч үзэх боломж бий юу гэдэг дээ. Яг хөө одоо тэгээд нэгтгэж авч үзэх гэдэг нь тодтгол дээр аваад үзэл гэсэн санаа шүү дээ.
Гэхдээ чи санаж байгаа бол ер нь тодтол хийх шаардлагагүй л гэж зүтгээд байсан биз дээ. Саяхан л засаг өөрчлөгдөл тодтол хийх болчлоо. Тэрнээс өмнө бол тодтолыг шаардлагагүй гэж байсан. Жилийн эцэст төсөв батлагдж хахад энэ тодтол хийх болчлоо. Эхнээсээ жоохон зардлаа бууруулчих гэхэд дэмжээгүй. Тэгэхээр ерөөсөө энэ төсвийн үйл ажиллагаа, энэ эдийн засгийн гадаад орчны үйл ажиллагаан дээр бид нэр судалгаа шинжилгээ багтаал оролцоод байна гэсэн үг. Тэгээ энэ байдлаараа бид нэр эдийн засгаал одоо жоохон муутгаад байна гэсэн үг. Тэгэхээр одоо нэгэнд тодтол оруулж ирэх гэж байгаа бол одоо ерөөсөө хонил ирсэн гэж шүү дээ тийм ээ. Тэгээд засгийн газар нийгмийн даатгалын хоолой өргөн барих гэж байгаа бол тэгээ хамтраад хэлцэх нэг болохгүй юм байна л та. Таныг бас өмнө нь яг энэ 2025 оны төсөв хэлэлцэж явах үед ялангуяа энд байнгын орны хуралдаанаар төслийн хилцүүлэг явж байгаа үед таны авдраар одоо төвшин нарын гишүүд санаачлаад ардчлал намын зарим гишүүд бойкот хийгээд бүлэг болоод за энэ төсвийг танах нэрээр тойр үслэх юм асуудлуудыг оруулж ирэх гээд байна гэдэг шүүмжлэг эрхөө гишүүн намаас тавьж ирсэн. Тухайн үед та бүхэн төсвийг болвол тодорхой хэмжээнд танах боломжтой гэж тооцоолол гаргаж ирсэн шүү дээ тий. За тэр хэмжээнд хүрч чадаагүй ч гэсэн алдагдaltaй төсөвгээд ямар ч хэсэг 2.1-ийг хассан. Одоо ингээд дахиад тодтоглоор ороод ирж байна. Та энийг ер нь эргэж харахад юу гэж дүгнж хэлмээр байна? Таны одоо тухайн үед тэмээ хэлжсэн, тооцоолж исэн тооцоолол өнөөдөр бас ямар зүйртэй харагдаж байна гэж бодож байна. Бодит байдал дээр яаж тусч байна гэж бодож байна? Ер нь тэр үед яриад байсан тоонууд эдийн засгийн үр дагавар өнөөдөр ирсэн. Хэрвээ алдагдaltaа буюу одоо бусад зээл авна гэдгээр явсан бол тэр зээл чинь жинхэнэ валютын ханшийн өөрчлөлтөнд бол маш том одоо эрсдэл болцсон байгаа. Азуулж бид нар зээлээ аваагүй буюу алдагдaltaгуудаас баталсан. Хуучин байгаа өрүүдийн мань валютын ханшаасад одоо өсөж байгаа шүү дээ. Одоо доллар өсөх шиг байна тийм. Нүүрсний үн буурах гэдэг байна. Энэ том төслүүдийг нэг нэгээр нь явуулъя. Тэгтээ том зургаараа энэ урсгал зардлаа багасгах гэж. Манай Монгол улс чинь 10-аад жилийн өмнө нийт төсөв нь 15 тэрбум байсан. Их найд байсан байхгүй юу? Одоо зөвхөн урсгал зардал нь 26 их найд. Тэгэхээр тэр 26-ыг л 16 болгож иж бид нөгөө гадаад дотоодын нүүрс зэсийн үн унахаас үл айж ингээд нэг тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болно. Тэгэхээр урсгал зардлаа эхлээд багасгаж. Энийг явуулж байж бид гадна талдаа юу хийх вэ? Хөрөнгө оруулалт хийх боломжтой болно, эдийн засгаа тогтворч болно. Түүнээс орж ирсэн одоо бүр ингээд татвар даатгалаач гэсэн нэлээд нэмэгдүүлээд гिचээд орж ирсэн бүх мөнгөний урсгал зардал болгоод гаргах чадах болохоор энэ эдийн засаг тэлэхгүй байхгүй юу? Өөр ямар ч үр ашигтай хийхгүй байгаа шүү дээ. 5 их найдаар бууруулаа гэдэг шаардлага тавьж ирсэн. Тэгээд 2.6 гар одоо нөгөө 2 гарангаар алдагдaltaгүй болоход болоо шүү дээ. Одоо тэгээд 1.8 болгоно гэж ярьж байгаа шиг байна тийм. Ойролцол очиж байгаа шиг байна. Тэгэхээр цаашаад бүх боломжтой. Одоо бол тэр нэгд буулгаад ороод ирж байгаа тэр би бол эренбит дарааллын тухай ярихгүй. Энэ буулгаж байгаа юм дахиж өсөхгүй байх. Дахиад өөр одоо буулгах хэрэгтэй. Ер нь цаашдын зорилттой тоо бол 16 17 бол төгөлөх хэрэгтэй. Эрсдэлтэй нөхцөл 10 жилийн өмнө 15 их найдын нийт төсөвтэй бид нар болоо л байсан. Одоо 26 их найдын урсгал төсөвтэй болохоо байцтай байхгүй юу. Тэгээд тэрийг ингээ хасаад ахлаар болохоо байгаа даа шүү дээ. Тэгэхээр бид нэр ерөөсөө өөр ашиггүй зардал маш их гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр тэр төсвийн худалдаа авалтаа бууруулна уу? Энд ч одоо яг зинхэнэ засгийн газрын одоо дотоод үйл ажиллагааны асуудал. Ер нь бол хэрэгтэй хэрэггүй зардлуудаа ялгаж чаддаг байх хэвээр. Одоо өдөр болгон энэ хурал цуглаан болж та тарж байгаа бол том семинар болж байна. Одоо байнгын өөр ашиггүй хурлуудыг одоо наацхан цоолох ёстой. Гадаад дотоод томилтуудыг цоолох ёстой. Ер нь бол орон нутгийн төсвийг бий даалгах бодлого барих ёстой. Гэх мэтээр одоо бид нар эдийн засгаар авах юмуд маш их байна. Төрийн албан агштыг 14,400 самгахтахаар ярьж шүү дээ. Энэ дээр та ямар бодолтой? Бүтэмжийн асуудал яригдах байх. Ер нь бол засгийн газар ингээд цөөлөд томлолоод ороод ирээд эренбит дарааллаа өөрсдөө үзэж байгаа засгийн газар ирэх. Тэгэхээр орж ирж байгаа асуудлыг одоо харж иж бид нэр ирэхгүй бол сошиалар харж л байна л да. Гэхдээ одоо ямар хэсгээсээ асаад байгаа. Ямар тач ус урсгал зардлаас асах нь хэрэгтэй бөгөөд зайлшгүй юм баггүй юм чинь. Цаашдаа бидний нүүрсний үн ч юм уу алтчсны үн унахад юм бол энэ байтугай таналт хийгдэх болно шүү дээ. Тэгэхээр энэ чинь гарцаагүй л хийгдэх зүйл. Тэгэхээр та одоо ер нь энэ
төгсийн тооцоолол орж ирэхэд бол ер нь ямар байдлаар ямар өнцгөөс хандаж те ямар одоо судалгаа тооцоон дээр анхаарлаа хандуулж бас энэ дээр байр суурь илэрхийлж дэмжиж явах уу? Батлагдсан төсвийг одоо бид нар хагас жилийн гүйцэтгэлтэй харьцуулна. Төсөв хөтөлбөрийн одоо үр ашиг нийгмийн эдийн засгт үзүүлэх нөлөөг харьцуулна. Одоо энэ хасчуулах зардлуудын эренбүүдийг харьцуулна. Цаашдаа хасагдах уу нэг удаагаар хасагдах уу гэдэг энэ ач холбогдлуудыг харна. Энэ болон эренбүүдийн дундаас засгийн газар оруулж ирж байгаа ер нь том зургаар нь бол би дэмжих худалтай байгаа. Өөр аргагүй байхгүй юу? 26 их найдаараа бид нар зөвхөн урсгал зардалтай ингээд яваад байх юм бол улсын төсөв маань ч одоо буураад 26 дийлэх юм байна шүү дээ. Тэгээ бүх мөнгөө аваад улсын төсвөлөө урсгал зардал руугаа зарчаа сууж ивэл яах вэ? Тэгэхээр илүү ч танагдах байх. Тийм л бодолтой. За сүүлийн нэг зүйлийг тодорлоосыг таны одоо нийгмийн даатгалын ерөнхий хууль дээр те Монгол Ардын номын гишүүдээс ч гэсэн байх нэгдсэн тийм ээ. Тэгэхээр энэ намуудын эрх ашиг гэхээсээ илүү бас санаа нэгдэж байгаа тий энэ төсөл ер нь цаашаа та ер нь хувьдаа ер нь юу гэж бодож байна? Одоо шинэ хоёр хуулийн төслийг ингээ нийлүүлээ нэгтгэхэд аваад үзлэхэд таны та бүхний гаргаж байгаа энэ гурван чухал саналууд тий хитэн ер нь орж яг нийцэх бол гэж та харж байна. Энэ өөрөө гуруулаа орох хэвээр. Энд нэг тооцоолын алдаач байхгүй. Одоо ингээд хүмүүсийг тооцоол хийгээд ирэхлээр юм л тооцоох байх. Энд статистик тооцоолноор суурилсан байхгүй. Тэгтээ яг уу хинээр нэрлж орж ирэх нь чухал биш. Энэ батлагдах нь чухал. Тэгэхээр одоо харж лээ. Ямар ч байсан хоёр бүлэг оролдоод бүлгүүд зогсож явсан явхан дээр байх. Энэ чинь улс төрөөс үл хамааран хоёр талын хуульч санхүүч бүх хүмүүс нэгдсэн юм шүү дээ. Тэгээ энэ нөлөөлөл үр ашигын эдийн засагт эерэг нөлөөтэй юмараад гаргацсан юм шүү дээ. Олон улсад зуудаг мэргэжилтнүүд энэ нөлөөллүүдийг гаргаад тооцоолоод хийцсэн юм шүү дээ. Тэгэхээр бид нар ерөөсөө цаашдаа юм юмд юм механикаар хандаж болохгүй байх. Одоо энэ хүмүүсийг ажилтаа орлоготой байх уу? Эсвэл нийгмийн даатгалд даатах уу? Одоо аль сонголтыг нэх үү? Эхлээд ажилтаа орлоготой байна. Тэгээд орлогодоо таарсан нийгмийн даатгалын бүтээгдэхүүн эргэлдэг болох нь хүний чухал зорилго. Тэд нар ирээдүйдээ нийгмийн даатгалгүй болчих гээд байна гэдэг. Гэтэл бодит байдал дээр өнөөдрийн тавих гээд байгаа мөнгөнд дутчих гээд байгаа. Өнөөдрийн тавих гээд байгаа мөнгө чинь өнөөдрийн ахмадуудын тэтгэвэр. Тэгэхээр ирээдүгөөсөө өнөөдөр аваад гэхдээ ирээдүгийг чинь сайхан болгоно гэж бүх мөнгө орлогын хүртэл аваад өнөөдрийнхөө мөнгөнд зараад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө дараагийн ирээдүйд хаанаас мөнгө олох вэ? Тэгэхээр ядаж тэр ирээдүг бизнест давбуурчгүй байх хэмжээнд бас байлгахгүй бол болохгүй үстэй. Тэгэхээр энэ нийгмийн даатгалын одоо хураагдж байгаа шимтгэл хураамж гэдэг чинь хоёр талтай байхгүй юу? Уг нь нөгөө хувь хүн дээр өглөгд буюу ирээдүйд чамайг хамгаална гэж тооцогдож байгаа. Тэгсэн мөртлөө тэгвэл би миний ирээдүйд жоохон багсаг би өнөөдөр амьдрахын тулд жоохон бууруулчих ихлээр тэгвэл өнөөдөр мөнгө алгуулад байна шүү дээ. Ингэж яриад байна шүү дээ. Одоо тэгэхээр цаад агуулгын чи одоо ойлгож байна. Их сонин яриа болж байгаа үз. Нэг талаас энэ хүмүүс чинь ирээдүйд нийгмийн даатгахгүй даатгалгүй аюултай болчих гээд шүү дээ яриад байдаг. Тэгсэн мөртлөө тэгвэл би хамаагүй тэр орлоготойгоо үлдээ гэдэг тэгэхээр өнөөдрийн тэтгэвэр тэтгэмжээ даахаа байж гэдэг юм гэж. Энэ чинь гурван холбоос яваад байгаа үз. Тэгэхээр энэ сан өөрөө тогтолцоонд буруу. Тэгээд энэ сан энэ чигээрээ явах юм бол ирээдүгөө идээд байгаа үз. Ирээдүйн бизнес хийж орлогоо олох тэр залуучуудынхаа бүх боломжийг нь хаагаад идээд тэднэрийн дуусчихдаар энэ сан чинь бүр нэг мөсөн хямрал руу орох эрсдэлтэй байхгүй. Тийм учраас тэдний арай нэг нүд өнөчлөхгүй ингээ баг багаар чөлөөлөөд тэгээд тэр орлого хэмжээнд нь тааруулаад өнөөдрийн тэтгэвэр тэтгэмж бол тийм хангалттай биш байгаа ч гэсэн зөв тооцоолцоол нь оруулахгүй бол ирээдүгөө эдсэн сан байж болохгүй. Энэ тооцоолоор дахиад хэлье. Нэгч хүний тэтгэвэр тэтгэмж буурахгүй. Тийм тооцоол байгаа шүү дээ. За баярлалаа. За баярлалаа.